Зенга аудио Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. Нар хүнээс манддаг номын зохиогч П. Буян дэлгэр, хайрлагцсан эмэгтэйн зурвас номын зохиогч Эр. Оюун дайр, Хөзрийн хатан, 2 дугаар дэвтэр. Өөртөөгөө устчарсан нь. Эр хүн аз жаргалтай эмэгтэйд татагддаг. Хүний хөгжлийн ментор профессорынгийн Буян дэлгэр, нар хүнээс манддаг номын зохиогч 2003 оноос сэтгэл зүй хүний хөгжлийн чиглэлээр судлан сургалтаа явуулсаар ирсэн Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3 суваг дээр радио ментор нэвтрүүлэг 2019 оноос өнөөдрийг хүртэл номын сэдвийн дагуу хөгж байна. Сэтгүүлч Рашин Оюун дайр, хайрлагцсан эмэгтэй зурвас номын зохиогч гэр бүлийн радиогийн дэргэдэх сонсогч эмэгтэйчүүдийн клубыг 13 жилийн турш удирдан зохион байгуулсан 2012 оноос хайрлагцсан эмэгтэй сургалтаа хийж эхэлсэн. Хайрлагцсан эмэгтэй сургалтанд тулгуурлан бодит амьдралаас сэдэвлэн бичв. Өөрийгөө үзэсгэлэнтэйгээр хүндэл. Учраа нь өөрийгөө хүндэлдэг эмэгтэйг өргөн дэлхий хүндэлдэг. Редактор Д. Дашцэвэлма хэвлийг бэлтгэсэн ил амар жаргал хавцны дизайнер Т. Бат. Эгчтэй хүний жаргалыг эдлүүлж өсгсөн эгэлгүй сайхан эгч та өгөөмөр цагаан сэтгэлээр дүү нараа инэрч өсгсөнд баярлалаа. Амьдралтай нь хамгийн сайхан бүхэн хүснээртэй нь биелж байхыг ерөөй. Хайрт эгч хишиг тандаа энэхүү номоо зориулан бичлээ. П. Буян дэлгэр, Эр. Оюун дайр. Гарчиг 1-р бүлэг нөхрөө өөртөө дахин дурлуул. Гэлийн хатнаас дөрвөлжний хатан жухалчлалын дараалал эмэгтэйчүүдийн хувьд. 2-р бүлэг эр хүн аз жаргалтай эмэгтэйд татагддаг. Сэтгэлийн сав харилцан таталцал. Талархал мөр түшин нэгдэж нэгнээ дэмжин арилна гэдэг юутай сайхан. Эр нөхөртөө хайрлагцсан аз жаргалтай эмэгтэйн төлөө зорилгын дор нэгдэн төдийгөөс өдий хүртэл хамт яваа хайрлагцсан эмэгтэй клубын идэвхтэн бүсгүйчүүддээ чин сэтгэлээсээ талархаж байна. Үйл ажиллагаа бүрийн ард тухайн уулзалтын өнгө төрөх, зохиомж, дизайнд гол үүрэг гүйцэтгэн арилж байдаг Чамин урлангийн загвар зохион бүтээгч Гантвяда баярлалаа. Хайрлагцсан эмэгтэй сургалтын арын албанд сэтгэл зүрхээ зориулан шинийг санаачлан ажиллаж буй туслах багш отгон цэцэгтэй талархаж байна. Эмэгтэй хүн бүр эр нөхөртөө хайрлагдаасаа гэсэн чин сэтгэлээр бусдад нөлөөлж дэмцээр байдаг наран цацралдаа талархахгүй байхын аргагүй. Наран цацрал отгон цэцэг хоёр маань тун удахгүй хайрлагцсан эмэгтэй салбар сургалтааны бүсгүйчүүдийг хөтлөн дагуулна гэдэгт итгэлтэй байна. Клубын идэвхтэн гишүүн Бат цэцэг, бор, мөнх сувд, инх наран, зоол жаргал, ням баяр, ган хараа та нар минь хайрлахгүй байхын аргагүй нандин хүмүүс минь юм шүү. Уулзалт бүр дээр аз жаргалтай байгаасаа гэсэндээ найзаа, дүүгээ, эгчээ дагуулan танхим дүргсээр орж ирдэг шүү хөөрхнүүд минь. Та нарын минь хөтлөн дагуулж би хайрлагцсан эмэгтэйчүүд групп олон бүсгүйчүүдэд хүрч аз жаргал бэлгэлж байгаад бахархаж байна. Итгэл дүүрэн, сэтгэл ариун, бусдын төлөө гэсэн бүсгүйчүүдтэй нэг зорилгоор нэгдэж, нэг мөрөөдлөөр жигүүрлэх нь яг л ижил өдтөө шовоод ижилтэн жирэгдэхтэй адил хувь тавиландаа талархаж байна. Зорилгоор нэгдсэн хамтын нөхөрлөл минь Монгол эмэгтэй бүрийг хайрлагцсан эмэгтэй болгох үр жимсээр дүүрэн байх болтугай. Хадган үг. Хөзрийн хатан номын 1-р дэвтрийг Дэлхийн гэр бүлийн өдрийг угтан гаргаснаас хойш дараагийн дэвтрийг яасан хурдан бичээвэ гэж асууж болох юм. Үгүй. Тэртээ 2003 оноос амьдрал тулгамдах асуудал бэрхшээл сурч мэдэж ойлгосон зүйлс гэр бүлүүдтэй арилж байсан тэмдэглэл бичвэрүүдээс эхэлсэн гэж болно. Эмэгтгэл ажил 2013 онд эхэлж номын орог 2015 онд гарсан байлаа. Хүн бүр өөрийн цаг дор хувь тавилангаар мэндэлдэг шиг ном мэдлэх өөрийн цаг гэж байдаг бололтой. Тус ном уншигчдын хүртэл болсон цагаас маш олон сэтгэгдлүүд ирсээр энэ номыг би эртхэн унших минь яавда. Дөнгөж гэрэлсэн залуу гэр бүл байгаа дээрээ унссандаа баяртай байна. Дараагийн бүлэг дээр баяр саруулах хоёр юу болох вэ? 2-р дэвтэр хизээ гарах вэ? Би бундын хатан дээрээ яваа юм байна. Эсвэл тэр хатан дээр гэх мэт 4 хатны аль нэгийг онцолж байв. Та хоёрын бичсэн бүх номыг уншдаг. Дараагийн ном хизээ хэвлэлтээс гарах вэ? Тэсэн ядан хүлээж байна гэх мэт сэтгэгдлүүд биднийг маш их урамшуулж байлаа.
Бидний сайн мэдих уламжлалт гэр бүлийн харилцаа нь нүүдэлчин соёл дээр суурилсан учраас өнөөгийн хотодсон соёлтой зохицохдоо зарим талаар учир дутагдaltaй. Гэр бүлийн асуудлыг сөхөж орчингийн нөхцөл байдалтай уялдуулах мөн Монгол хүний сэтгэлгээнд тохируулж бичнэ гэдэг амаргүй ажээ. Ийхүү хүзрийн хатан номоо дараах дөрвөн агуулгын хүрээнд бичлээ. Үнэнтэй учирсан нь агуулгын хүрээнд бичигдсэн хүзрийн хатны 1-р дэвтрийг уншсанаар та асуудал зөвхөн нөхрийнх бус хоёр талаасаа гэдгийг олж харна. 2-р дэвтэр өөртөөгөө учирсан нь агуулгын хүрээнд бичигдсэн зөвхөн нөхрөө өөрчлөх гэж улаарах бус өөрийгөө өөрчилснөөр нөхөр дагаад өөрчлөгддгийг суралцах болно. 3-р дэвтэр нөхөртэйгээ учирсан нь агуулгын хүрээнд бичигдсэн асуудлаа олж хараад харин одоо нөхөртөөгөө нэгэн зүгт харах болно. Учир нь эхнэр нөхөр урд урдаасаа хараад хоёр биенийхээ алдааг хараад суух бус нэгэн зүгт зэрэг харж хамт урагшлах учиртай. Эцэст нь та хайртай учирсан нь агуулгын хүрээнд бичигдсэн 4-р дэвтрийг уншсанаар хайрлагдсан эхнэр хүндлэгдсэн нөхөр хамтдаа ханийн хайрыг хэрхэн бүтээдгийг унших болно. Бяцхан тайлбар. Энэхүү номоо хань бит хоёр хамтран бичиж санаа бодлоо хоёр талаас нь ярилцсан болгов. Бичсэн хэсгүүдээ Б, О гэж ялгах хэсэгтэр ярилцаад аль хэсгийг хэн бичсэн нь бус харин уншигчдад хэлэх гэсэн санаа маань хүрхэн чухал гэж үзээд нэг бие дээр бичгээр болсон билээ. Өөрөөр хэлбэл та би эрчүүдийн клуб дээрээ эсвэл манай бүсгүүчүүдийн уулзалт гэх мэтээр унших болно. Өөртөөгөө учирсан нь би нөхөртөө хаягдсныхаа дараа л өөрийгөө олж харсан. Тэр хүртэл би өөрийгөө өмөрч явсан хэмээн хэлсэн нэгэн эмэгтэйн үг юутай гашуун. Өөрийгөө олж хардгүй учраас л нөхрөөсөө алдаа хааж явсаар бүх зүйл дууссаны дараа л ухаарах нь бэ. Дэндүү оройтхоос өмнө амжиж өөрийгөө хараараа бүсэх юм ээ. Эмэгтэй хүн өөрийн алдааг огт олж хардгүй гэж хэлэхэд хэлсдэггүй. Харин нөхрийнхөө алдааг томруулдаг шилээр харж буй мэт тод томруунаар заримдаа бүр хэтрүүлэгтэйгээр хардаг. Тэгээд өөрчлөгдөх ёстой хүн нөхөр гэж үзээд засаж зааварлах ажлаа эхлүүлнэ. Өөрийг нь өөрчлөх гээд алдаа дутагдлыг нь ар өвөргүй сануулах эхнэрээсээ эр хүн залхаж эхэлдэг. Ингээд эрт харж эхнэртэйгээ хэрэлдэж байхаар бор хоногтоол гэртээ орж өглөө эрт гэрээсээ гарах эрчүүд өрөвдөлтэй. Энэ хэрээр бүсгүй хүн нөхрийн хайраар дутаж ууртай, хартай, өглөө нэгэн болж хуурдаг. Асуудал хоёр талаасаа. Нэг талаар та нөхрийн хайраар дутсан учраас ийм байдалд хүрсэн нь үнэн. Гэвч гар харах зам нь буруу. Уурлаад, хардаад хайрыг хүчээр авах ямар ч боломжгүй. Нөхөртэй нэхэндээ таныг аргадаж тайвшруулдаг байж болох юм. Сүүлдээ залхаад таны нулимс ч үнцэнгүй, сална гэдэг үг чинь ч хүчгүй болж эмэгтэй хүн улмал хин ч биш болох нь бэ. Тэгвэл хайрлагдсан эмэгтэй болох арга зам нь юу вэ? Энэ асуултанд тус ном хариулах болно. Тус номыг уншсанаар эр хүн ууртай, хартай, өглөө авгаад бос. Харин яагаад ад жаргалтай баяр хөөртэй эмэгтэй татагддгийн нууцаас суралцах болно. Хамгийн чухал нь та нөхрөл өөрчлөгдөх ёстой гэсэн хандлагаа орхиж, өөрчлөлт надаас эхэлнэ гэдгийг хүлээн зөвшөөрөх учиртай. Өөрийгөө биш, өрөөлийг өөрчлөх гэсэн үзлээс л зовлон эхэлдэг шүү дээ. Харин та өөрийгөө хайрлаж, хүндэлж, хөглөж байхад амьдралтай нь хэрхэн ад жаргалтайгаар өөрчлөгдөхийг туршаад үзээрэй. Хүзрийн хатны 4 шат. 1-р шат бундын хатан. Сохор үе. Гэр бүлийн харилцаанд хосуудын туулах хамгийн ихний шат нь сохор үе юм. Бие биенийхээ сайхан дурлаж, авьяас чадвар татагдаж, өөрийгөө болон амьдралыг нэг нэгэнгүүгээр төсөөлдөггүй. Та хоёр таарахгүй, эртхэн болснон дээр гих мэд бусдын хавчлах буруутгалыг хүчтэй эсэргүүцэн. Далайн түрлэх жингүүдэн хөөхмөд дурлалын манан думбаж, өөрсдөөсөө бусдыг үл харан жаргадаг. Хагас салахын аргагүй аргамжаатай. Хамгийн гол нь хин хинийхээ сул талыг хардгүй учраас сохор аж. Энэ нь аргагүй дурлалын хүч үз. Гэхдээ үүнийг хайр гэхэд арай эрт. 2-р шат гэлийн хатан. Нүд нээгдэх үе. Бодит үнэнтэй нүр тулах нь нүд нээгдэх үе. Шууд хэлбэл хосууд нэгнийхээ сул талыг харж, сул талаач харуулна. Энэ үед өчүүхэн зүйл дээр ам зурч хэрэлдэх нь их. Гэрлэгээс өмнө бие биедээ зориулдаг байсан тэр хайрыг нэхэн хүлээж, санснаар нь болохгүй бол гомдоно. Тэгтлээ их араас нь гүдэг байсан нөхөр ажил гээд гэр тогтохгүй. Энэ хорвоод ханийхаа хайрыг булаасан цорын ганц дурлал бүсгүй гэсэн итгэл нь эргэлзээгээр солигдоно. Үерхэхдээ өвдөгт нь үу захиж болдог бол өмнөөс ч өвдөх юмсан гээд ийм байран гүдэг байсан эхнэрийнхээ толгоо өвдөхийг ч тоохоо байна. Ингээд сэтгэлийг нь булааж хайрыг нь татсан бүсгүй ууртай, хартай, хашгирсан нэгэн болж хувирна.
Хажуугаар зүрх бүрдэнд хялалцаж амны эвэл хэрүүл өтөхөд эр хүнч гэсэн би хинтээ суучсан юм бол гэж эргэлздэг. Нүд нээгдэх үед хосууд салах магадлал тун өндөр. Гэвч энэ нь салах шалтгаан биш. Яагад гэвэл хөвлөдөө хүүхэд тээж буй их зөв зүгээр байж байгаад төрдгөө. Жирэмсний хордлого төрхийн зовлонг заавал эдэлж байж төрүүлдэг. Тиймээс нүд нээгдэх үеийн хосын хорлого буюу гарцаагүй даван тулах ёстой шат юм. 3 дугаар шат дөрвөлжний хатан. Ойлголцох үе. Уурлаж хардаж нөхрөөсөө хайрыг хүчээр нэхэх хэрэггүйг ойлгох мөч бөгөөд гэлийн хатны титмийг толгой дээрээсээ буулгана. Алхам хийж эхлэх боловч хямарч төвчээр алдан тесэрхийг үгүйсгэхгүй. Нөхөртөөгөө барьцаж яахаар эмэгтэй хүн эхлэх ёстой гэж нөхөр яагаад эхэлж болдгүй юм. Анх нөхөртөөгөө уулзрахдаа ямар байсан би яг тэр хിവэрэ байна. Тиймээс нөхөрч гэсэн өөрчлөгдөх ёстой. Миний зөв. Би буруугүй гэж бие өмөрөх байдлаас салах амаргүй. Энэ бодлоос салахгүй бол гэлийн хатан хിവэр үлдэнэ. Дөрвөлжний хатан зөв буруугийн дэнсээр амьдралыг хэмждэг. Түүний гарт цаасны хутга төмөр шугам бий. Таалагдахгүй нийцгүй зүйл байвал дүрм журам ярьж огтолж хаяхад билэн. Нөгөөдөөгөр түүнд цэцгийн хатны титэм тун ойрхон. Гэр бүлд хайраас дээгүр хууль гэж үгийг ухаарах үедээ цэцгийн хатан болж чадна. 4-р шат цэцгийн хатан ханийн хайр. Цэцгийн хатан бусдыг байгаагаар нь хайрладаг. Хүнийг байгаагаар нь хайрлаж өөрөө ч өөрөөрөө байж чадах тэр хайр орон зайг жинхэнэ хайр гэнэ. Энэ зарчим залуу насны нийтлэг ойлголтыг өөрчлөнө. Бид бүгдээрээ хайр дурлалыг залуу наснд л яригддаг зүйл гэж боддог байсан. Харин энэ зарчмыг ойлговол насан турш нандин болохыг эрхэмлэнэ. Байгаагаар нь хайрлах нь ханийн хайр юм. Хэрэв жинхэнэ ханийн хайрыг бүтээж чадвал залуу насны сохор үеийн романтик дурлалдаа зүйрлэхийн аргагүй нандин хайрыг өдөр бүр мэдэрч чадна. Нүүр царай хөвшрөвч зүрх сэтгэл мөнхийн залуу гэдгийг амсна. Энэхүү ном хосын дунд гардаг асуудал бэрхшээлийг Баяр Саруул хоёрын амьдралаар зохиомжлон асуудал бүрийг зарчмын дагуу задлан хүргэж байгаагаараа онцлог билээ. Үйл явдал нь титэм гэх мэт тэмдгээр оруулсан мөн танд урам зориг өгөхүүднээс хайрлагдсан эмэгтэй сургалтанд сууж амьдралд нь үр дүн гарсан бүсгүйчүүдийн өөрчлөлтийг гарчиг харгалцгүйгээр титмээр тэмдэглэж өглөө. 1-р бүлэг. Нөхрөө өөртөө дахин дурлуул. Хайрын бодит чанар нь түүний сайн талууд дээр оршдгүй харин сул талуудыг нь хүлээн авч байгаад оршдог. П. Буян дэлгэр. Дагны төлөө ямар ч эр хүн өөрийгөө өөрчлөнө. Энэ ертөнц дээр жирийн нэгэн гэр бүл амьдардаг. Эхнэрийг нь болроо, нөхрийг нь дүүргэнэ. Эхнэр нь хоол бэлдэх зуур, гэр орны ажилд тусалдаггүй мөнгө баг олдог хэмээн нөхөртөө өглөх аж. Инхэн нөхрийн уурыг хүргэх боловч хариу дуурсангүй. Дотроо өөр олигтой юм шиг бас хүнд заах санаатай. Анх гэрлэхэд ямар хөөрхөн ээлдэг байлаа. Гэтэл одоо ямар болсныг нь хар гэж эхнэрээ буруутгана. Нэг удаа өвлийн эхнэр нь хог асга гэхэд дүгэр дургу гэгч нь зургтын өмнөөс холдож хогоо асгагаар гарлаа. Буцаж орохынхоо өмнө хаалган дээрээ зогт усан өөрийн эрэхгүй бурхан минь миний амьдралд ямар ч утга алга. Би үлдсэн амьдралаа ийм үглээ царай муутай эхнэртэй өнгөрүүлэх гэж юу? Энэ бол амьдрал биш. Ёстой там хэмээн залбирахад гинт бурхны дуу сонсогдож хүү минь би чамд гоо үзүүлсэнд дагныг эхнэр болгон өгч чадна. Даанч хөршүүд чинь гинтийн өөрчлөлтийг хараад гайхаж балмагдан шүү дээ. Иймд чиний эхнэрт дагны гоо үзэгслэн сэтгэл санааг баг багаар суулгаж өгье. Харин чи нэг зүйлийг сайн санаарай. Чи дагинтай амьдрахыг хүсвэл түүнд тааш тохирохоор харьцах ёстой гэж дүгэрт намуухан хэлжээ. Дүгэр, бурхан минь маш их баярлаа. Дагны төлөө ямар ч хэрхэн өөрийгөө өөрчлөн шүү дээ. Харин та эхнэрээ минь хизээ өөрчилж эхлэх вэ гэхэд яг одоо баг зэрэг өөрчлөө. Цаашаад минут бүр сайжруулах болно гэв. Ингээд гэртээ орж сонин шүрэн зургтын өмнө суулаа. Гэсэн ч сонин унших зургт үзэх сонирхол үгүй. Эхнэр жаахан ч гэсэн өөрчлөгдсөн болов уу гэж бодоно. Тэсэлгүй босож гал тоогооны өрөөрөө шагаан эхнэрээ анхааралтай ширтлээ. Эхнэр нь буруу хараад аяг тавг угаана. Дүгэр эхнэрээ ширтэх зур ердөөч өөрчлөгдсөн юм алга гэж бодов. Гинт араас нь хүн ширтгийг мэдэрсэн эхнэр нь эргэж хараад яагаад нөхрийнхөө анхаарлыг татах болсноо ойлгоогүй ч үсээ засаж нүрээ толдоод чи яагаад гинт ширтээ дунав гэлээ. Дүгэр сандарсандаа хэлэхүүгээ олж ядан аяг тавг угаагт чинь туслах уу гэв. Туслахаа гэж гайхсан эхнэр нь аяархан асууснаа халтар хормогчоо тайлах зур бараг угаагаа дуусчихлаа гэжээ. Хараач
Нүдний өмнө сайжирч байна шүү гэж дүгэр дотроо бодоод угааж байсан савыг нь шүүрч аваад зүлгэж гарав. Маргааш нь арилаа дуусгаад гэрлүүгээ ярлаа. Үглийн эхнэр хэрхэн дагин болон хуурч буйг харгасан гэхээс тэсэж ядна. Гинт хэрвээ эхнэр минь ихээр өөрчлөгдсөн байвал яана? Би өөрөө хിവэр байдаг. Ядарч нэг цэцэг худалдаж авъя гэж бодов. Хаалга нэгдэх зур дүгэр догдолж байлаа. Түүний урд жилийн өмнө өөрийнх нь авч өгсөн даашинзыг өмсөж, үсээ нямбаа янзалсан эхнэр нь зогсоно. Худалдаж авсан цэцгээ ив хавгүй сарваахтаа эхнэрээсээ харц салгаж чадахгүй байлаа. Болроо цэцэг авахдаа баг зэрэг дуу алдан баярлсандаа сормоос буулган доош харав. Нүүр нь баг зэрэг улаа бутарч ичингүй шчээ. Ямар сайхан сормоос вэ? Юр бусын гоо сайхан гэж дүгэр дотроо бахархав. Гэртээ ороод бүрэн зассан ширээ, гоёмсаг аяг тавг, асаалттай лаа, амтд хоол ундыг хараад өөрийн ирэхгүй дуу алтлаа. Түүнийг ширээнд суухад болроо зэрэгцэд сууснаа гинт сандран босож "Өө яана, би чамд зураг тасааж өгөхөө мартчихаж энэ бас шин сонин гэлээ. Надад зурагт үзэж сонин унших хүсэл алга. Дандаа л адилхан юм гарч байдаг юм. Харин чимээ маргаашийн амралтын өдрийг яаж өнгөрөөмөр байгаагаа хэлээч" гэж үнэн сэтгэлээсээ асуулаа. "Харин чи" гэж болроо нөхрийнхээ асуултыг асуултаар хариулав. Юмыг яаж мэдэх вэ гэж бодоод би маргаашийн театрын билет 2-ыг авсан гэд дүгэр яриагаа цааш өргөлжлүүлж хэрэг хөсвөл театр явахдаа өмсөх аятайхан хувцас чамдаа авч өгье гэжээ. Чамдаа гэж хэлэхдээ дүгэр дахин гэж ам алдах шахав. Эдгээр үгийг хэлэх зур инээмсэглэр өөрийгөө чимж хацар нь ад жаргалдаа туяарч нүдэн гэрэлцэн дагин түүний өмнө сууж байгааг мэдэрлээ. Бурхан минь, ямар сайхан дагин вэ? Хэрэг өдөр бүр ингэж гой болоод байвал түүнд би тохирох болов уу гэж бодсон дүгэрт нэгэн санаа төржээ. Миний хүүхдийг гаргаад өгөөч гэж түүнээс гуй. Ийм гой дагин бит хоёрын дундаас хүүхэд минь төрөх болно. Түүний бодлыг болроо тасалж яагаад бодол болчихов? Догдолж байгааг чинь харж байна шүү гэлээ. Дүгэр юу хэлэхээ мэдэхгүй хүүхэд гаргаад өгөөч гэж энэ дагинд шууд хэлж болох болов уу? Тэгэж болох эсхийг бурхнаас асуугаагүй шүү дээ гэж бодож амжив. Тэгээд юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Гов зөвсөнд дагин минь хүүхдийг минь төрүүлж өгөөч гэж чамаасаа гуй хэмээн төгтчихэд болроо нөхөртөө дөхөн ирэв. Хайр гэрэлцэн нүднээс нь ад жаргалын нулимс хацар даган урсаж дүгрийн мөрөн дээр гараа тавиад халуун амьсгалаар төөнлөө. Тэр өдөш үнэхээр сайхан байсан шүү. Өнөөдөр ямар сайхан өглөө вэ? Дагинтай амьдрах их хувь тавилан шүү гэж бодсоор дүгэр 2 дахь ачаагаа салхилуулахаар хувцлана. Гоо үзэсгэлэнт дагин их нэртэй байхыг хүсэж мөрөөддгүй эр хүн гэж үгүй. Заримынх нь хүсэл бэлж, заримдаа мөрөөдөл чигээрээ дуусна. Гэвч ажил хэрэг болгосноор энэ мөрөөдлийг биелүүлэх боломжтой. Хайрын сургамжит өгүүлгээс. Гэлийн хатнаас дөрвөлжний хатан. Жаварт хатнаас жаргалтай хатан. Хайрыг татах нандин чанараа гээчгээд намайг хайрлахгүй байна гэж хандаа уурлаж яваа юм биш үү? Уурлаж бухимдахын оронд зүгээр л инээмсгэл. Миний хувьд гэр бүлийн радио 104.5-д сэтгүүлч хөтлөгчөөр ажиллахдаа 2007 оноос халуун цай нэвтрүүлгийг 7 жил өргөжлүүлэн цэцгийн хатан нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн юм. Нийтдээ 14 жил сонсож бүсгүйчүүдийнхээ уулзалтыг тасралтгүй зохион байгуулжээ. Нэвтрүүлэг сонсож клубын сар бүрийн уулзалтанд ирж сурч мэдснээ амьдралдаа хэрэгжүүлсэн шилдэг сонсож бүсгүйг шалгаруулж цэцгийн хатнаар өргөмжлөн шагнаж урамшуулсаар ирсэн. Шинэ жилийн уулзалт өөрийн гэсэн онцлогтой үнэхээр гоё болно. Одоо 2017 оны шинэ жилийн зохиомжийг танд хүргэе. Энэ шинэ жилийг жаварт хатнаас жаргалтай хатан руу гэсэн урайны доор зохион байгуулсан билээ. Зохиомжид оролцсон бүсгүйчүүдтэйгээ өнөөдрийг хүртэл хайрлагдсан эмэгтэй клубт нэгдэн ажиллаж байна. Жаварт хатны дүрийг 2015 оны цэцгийн хатан өргөмжлөлт Нобелийн шагналтнууд хүүхдийн номын сан гүйцэтгэн байгуулагч Бацэцэг бүтээсэн юм. Жаварт хатнаас жаргалтай хатан руу жүжигчилсэн тоглолт. Жаварт хатан. Шидэт толимын энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнт хатан хэн бэ? Шидэт толь. Энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнт хатан бол та билээ. Жаварт хатан. Тэгвэл цэцгийн хатан өргөмжлөлийг хүртэх хатан би мөн биз? Шидэт толь. Хатан минь. Та хамгийн үзэсгэлэнтэй ч гэсэн харилцааны доголдолтой тул хараахан цэцгийн хатан өргөмжлөл хүртэхгүй нэ. Ийм хариу сонссон жаварт хатны уур хурч хүйтэн харцнаас нь мөс хайрч хүндий сэтгэлээс нь салхи хэсгэрнэ. Жаварт хатан. Хаанаас нь ч харсан хамгийн үзэсгэлэнтэй би харилцааны соёл гэж хачин юмыг хэн хаанаас гаргаад ирв? Шидэт тойл. Үзэсгэлэнт хатан минь өршөөж хайрал.
Гадаад гоо сайхнаар нөхрийнхөө нүдийг татаж, дотоод гоо сайхнаар зүрхийг нь эзэмдсэн бүсгүйд цэцгийн хатан өргөмжлийг өргөн барих ёстой билээ. Жаварт хатан. Тэгээд тэр бүсгүй чинь хаана вэ? Надад хэлээд айл. Түүнийг өргөмжлөл хүртгэхээс өмнө хөлдөөгөөд өгье л дөө. Үгүй хэлж дуусаагүй байхад л мөс төрж хөлдөг чимээ тачванах нь хатан хичнээн их уурсныг элтгэн. Шүтэттэл хатан минь өргөмжлөл хүртэх бүсгүй цайзад ирсэн. Энэ олон үзэсгэлэн эмэгтэйчүүдийн дунд сууж байна. Жаварт хатан бүсгүйчүүд дунд байна гинэ гэж хатан ашгараад хатуу үнийг харуулдаг үнэнч толио хан руу шидэж хагаллаа. Тэгээд өргөмжлөл хүртэх бүсгүйг өөрийн гараар үгүй хийхээр хуранд чуулсан бүсгүйчүүдийг айлган салхи татуулж жавар сэнгнүүлэн ээш тийш гүйж гарлаа. Цайзад ирсэн бүсгүйчүүдээс та нарын хинчин цэцгийн хатан өргөмжлөл хүртэх вэ? Уур минь хурч атгаар халамын турж хамаг бие мөсөр хучигдаж байна. Чи мөн үү? Эсвэл чи юу? Алин надад хэлээд айл гэсээр атаархсандаа ухаан алдаж унав. Хэсэг хугацааны дараа. Жаварт хатан алин үнэнч зарснар минь өөдгөө шидэгтэл олиггүй муу мэдээ дуулгасанд уур хурч атаархал турж зүрхний мөстөж сэтгэл минь шуурлаа. Наран цэцрал. Хатантаа минь сэтгэлээ барьж жаварлахаа зогсооно. Уурлаж бухимдан жаварлаж шуурхын оронд өргөмжлөл хүртгээр өөрийгөө өөрчилсөн дээр биш үү? Жаварт хатан. Та нар санаа нэгдээд миний урдаас өргүүлсэн гинэ. Яасан сүрхий том болоо вэ? Бор. Хатан минь тайвшир, гүнж нар минь тайвшир, гарах гарц байж л таарна. Ган туяа. Жаварт хатан минь гисэж хайрал, аль юм болгонд та аашаараа дэлхвэдэ, муу санаа уурлаж суухын оронд зүгээр л инээмсгэл. Ингээд үзэсгэлэн бүсгүйчүүд зүгээр л инээмсгэл дууг дуулана. Гол мөрөн миний толиум, гоо сайхан миний сэтгэл юм, өөрийн гэгээ хүслэнд энгсэг минь юм, өглөөний наран хөөхөн айл минь юм. Ядахын маяг гунхын шалтаггүй яг л байглаараа байх би дуртай. Гой харагдах дэндүү амархан зүгээр л инээмсгэл өөрийнхөөрөө бай. Жаварт хатан гүнж нарын дуулахыг зогсоох гэж оролдовч чадсангүй. Учир нь хатны мөсөн сэтгэлийг зөвхөн дуу гисгэдэг. Түүний цайзад дуу хөгжим нэг ч ихшгэлгүй учир энэ. Нууцыг мэддэг гүнж нар дуулсаар эцэст нь хүүг аялгуунд эзэмдүүлсэн жаварт хатан өөрийн мэдэлгүй дагаж дууллаа. Ган туяа. Хатан минь мөсөн зүрхээ гисгээж инээж гарал, инээдгүй эмэгтэйгээс эр хүн зогтдог юм. Бор. Хатан минь мөсөн сэтгэлээ гисгээж инээж гарал, хүйтэн сэтгэлтэй эмэгтэйгээс хүн болгон зогтдог юм. Наран цацрал. Хатан минь мөсөн царайгаа гисгээж инээж гарал, гадаад гоо сайхан эрчүүдийн нүдийг татаж, дотоод гоо сайхан зүрхийг татдаг гэж шидэт тойл дэмий хэлээгүй юм шүү. Жаварт хатнаас жаргалтай хатан болоход та өөртөө тусалж чадна. Цасаар шууран мөсөөр хучиж, жавар хургаж хазар хайрсан хүйтэн өвлийг өнтөө даах хүчийг шинэ жил бидэнд бэлгэлдэг. Шинэ жилээр ямар даашин зөмсгөө бодох бүсгүйчүүд өвлийн хүйтнийг үл ачирна. Хүүхдүүд өвлийн өвнөөс бэлэг аавна гэж догтлон хөөрсөөр тэсгэм хүйтнийг төрөхдөггүй давна. Эрчүүд нь гэр бүлээ баярлуулахаар хоол хүнс бэлэгсэл цуглуулад завгүй. Хөгшчүүл нь өөр хүүхдээ баярлахыг харж бага насаа дурсана. Ингэж бид бодох, санах, бэлдэх, баярлах, хүлээх зэрэгцээр хүйтэн өвлийг ажрахгүй давдаг. Хэрэв өвлийн хүйтэнд он солигддгүй бол, шинэ жил гэж хүн бүр догдолдгүй бол яах байсан бол? Гадаа хүйтэн байна. Өвөл хизээ дуусах бол хурдан дулаараасаа гэх мэтээр бүх анхаарал хүйтэн дээр төвлөрнө. Тэр хэрээр бүрчих даарах байсан биз. Ойлголцох үе. Дөрвөлжний хатны гол онцлог нь ойлголцох үе. Ойлголцох үе нь хоёр зарчимтай. Эдгээр зарчим хосын хайранд хамгийн урт удаан замыг туулдаг. Романтик хайр бусдыг дуурайдаг бол хосын хайр зөвхөн өөртөө тохирох хайрыг бүтээдгээрээ гайхамшигтай. 1. Өөрийгөө ойлгох. Гэлийн хатнаас дөрвөлжний хатн руу шилжих үе. 2. Нөхөртөөгөө ойлголцох. Дөрвөлжний хатан байх үе. Энэ онцлогийг 3 дугаар дэвтэр дээр дэлгэрэнгүй бичнэ. Өөрийгөө ойлгох үе. Хосууд анх учрах үед эмэгтэй нь бундын хатан байдаг. Үүнийг анзаарч мэддэггүй. Гэхдээ түүний үр дүнд илрэх мэдрэмжээр өөрийнхөө аз жаргалтай байгааг олж харах бөгөөд цаашид амьдрал үргэлж сайхан байх юм шиг санагдана. Энэ бол сохор үе. Дараа нь гэлийн хатан болно. Гэхдээ бас л анзаарахгүй. Түүний үр дүнд гомдож, шархалж, хосын амьдрал нь нэг л биш байгааг мэдэрдэг. Заримдаа салах нэлхийн ирмүүдээр зогсоож амьдрал ганхаж буй мэт санана. Тэр тусмаа эмэгтэй хүн өөрийгөө хинж биш болсон мэтээр мэдэрдэг.
Энэ нь нүд нээгдэх үеийн онцлог гэдгийг Хүзрийн хатан номын 1-р дэвтэрт үнэнтэй учирсан нь агуулгын дор үзгэлсэн билээ. Болор шаахан гинэм мөрөөдлөн нурах мөчөд гэлийн хатан уур бухимдлаа нуусан жаварт хатан болж хувирдаг. Бундын хатны титмийг нь унгаж болор шаахан мөрөөдлийг нураасан хүн бол нөхөр нь. Тиймээс түүнд бүх бурууг тохох нь үнэн дээр илүү бодтой. Анхны гэгэн романтик эхлэлийг нөхрөөсөө эргүүлэн шаардахтаа тэр бүхэн эргэж ирэхгүйгээр оцсон гэдгийг мэддэггүй. Өөрийнх нь араас гүйж байсан шигэ буцаж өөрчлөгдөхийг элдв аргаар нөхрөөсөө нэхнэ. Энэ бодлосоо салахгүй тохиолдолд гэлийн хатан хэвээр үлдэнэ. Гэлийн хатан өөртөө бундын ноёныг хүсдэг. Гэвч түүний дэргэд дотод суухын аргагүй учраас ямар ч ноён явж чадна. Төвчээртэй ирчүүдэл гэлийн хатантаа насаараа амьдардаг. Гэхдээ хин нь жаргал идэлх нь юу л бол өөрчлөлт надаас эхлэн гэдгийг ухаарсан зарим эмэгтэй гэлийн хатны тэтмийг өөрөө тайлна. Дөрвөлжний хатны өөрийгөө ойлгох үеийн онцлог нь нөхрөөсөө хайрыг хүчээр нэхэх хэрэггүйг ухаарах юм. Би хэн байсан? Одоо хэн болчихов? Буюу ууртай, хартай, гомдлоор дүүрэн өөрийгөө гээсэн эмэгтэйг тод томруунаар хардаг. Ингээд би юу хийх ёстой вэ гэсэн эрэл хайгуулд гарч алхам хийж эхлэнэ. Өөрийгөө гээсэн үр дүнгүй эмэгтэй өөртөө анхаарах болно. Хэдий алхам хийж эхлэвч дотроо тэмцэлдэнэ. Жаварт хатан үннийг хүлээн зөвшөөрдөггүй. Хэдэд тол үннийг хэлэх үед хагалдаг шиг бүсгүйчүүд нөхрийнхөө үнэн үгийг эсэргүүцдэг. Ийм олон хэрүүлийн дараа ирчүүд эхнэртэй гомдлоо хэлээд ямар ч нэмэргүй үр дүнгүй гэсэн дүгнэлтэнд хүрч дууга хураан чимээгүй болно. Энэ нь гомдол гэдэг өвчин далд чатанда орж зүрхсэтгэл хатуурах гол шалтгаан. Энэ үеэс хосуудын хайр хурч эхэлдэг. Мэдээж хэрүүлийн цаана намайг хайрлаад өгөөч гэсэн эмэгтэй хүний гомдол бий. Гэвч хэрэлтгээс салхсан ир чимээгүйхэн бууж өгдөг. Тэр бууж өгөхөөс өмнө өөрөөр хэлбэл эхнэртэйгээ хэрэлдэхдээ өөрийн хайрлагдах эрхийн төлөө тэмцжээ. Харин одоо хайрлуулах биш, яавал буруутгал шүмжлэлд өртөхгүй байх вэ гэсэн ганц санаа үрлэн өрөвдөлтөө биш гэж юу? Нөхрөөсөө хайр нэхэх тусам ханаж чадахгүй нэгэнд зориулж хайр халамж бүтээдэг машин болсон мэт түүнд санагдаж мэдэнэ. Гэлийн хатан тэрхэн үедээ уураар ялж дийлсээр. Гэхдээ нөхөр нь яст мэлхий шиг хоёуг дуулгандаа нуугдах бүр харилцаа нь улам хүндэрч байгааг ойлгодог. Уураар бүхнийг шидэх боломжгүй. Энэ байдал удаан үргэлжилбэл харилцаа хүндэрч цаашилбал салалт хүлээж буйг олж харна. Энэ алхмыг даван туулах түлхүүр нь зөв хандлага. Гэтэл зарим бүсгүйчүүд буруу хандлагаар өөрийгөө босгон байгуулах гэдэг. Тодорхойлбол нөхөр хүүхэд гисээр байгаад би өөрийгөө гээсэн байна. Харин одоо би өөрийгөө бодох болно гэдэг. Энэхүү нөхрөөс хариу авч байгаа юм шиг буруу хандлага нь эмэгтэй хүнд аз жаргал өгдөггүй. Харин би нөхөр хүүхэд гээд өөрийгөө гээсэн байна. Өөрийгөө золиослсон хайрын хариуд хайр авна гэж бодож байсан минь буруу байжээ. Тиймээс би нөхрөөсөө хүсэж байгаа тэр хайрыг эхлээд өөртөө өгөх болно. Тэгээд нөхөр маань өөрийгөө хайрладаг, торддог эхнэрээ хайрлах болно гэсэн зөв хандлага нь эр хүний хайрыг дахин сэрээдэг. Үүний тулд эхлээд эмэгтэй хүн өөрийн үн цэнийг нэмэгдүүлэхэд оршино. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэх мөчөд нөхөр дагаад өөрчлөгддөг. Тэгэхээр энэхүү гэр бүлийн боловсролыг ганц бие байхдаа сурч мэдсэн эмэгтэйн хувьд асуудлыг үнэн бодит байдлаас нь олж хараад хугацаа алдахгүйгээр амьдралдаа өөрчлөлт хийх боломжтой. Гэр бүл болсон бүсгүйчүүд урьдчилан суралцах бус яг асуудал тулгарах мөчөд хэн нэгэнд ханддаг. Энэ нь ч мөн цагаа олсон түргэн тусламж юм. Гэтэл зарим эмэгтэйчүүд өөрийн хүчээр даван туулах гэж зүтгэсээр байгаад хагцлаар дуусах нь цөөнгүй. Өнгөрсөн 7 хоногт өдөржин хүүхдээ харж унтсан баяр ихэд додгор байгаа нэлт. Саруул охиноо хөхүүлж суухдаа хүзүү толгоогоо угааж өмсөх хувцас эхлэх нөхрөө ажиглана. Гарах нь ойлгомжтой боллоо. Баяр утасныхаа дууг хаасан боловч хэн нэгэн залгаж гэрэл насхыг саруул харав. Хаачих гэ толны өмнө эргэлдээд байна гэж хэлгэснээ болоод хилээ хазлаа. Эр нөхрийн хайрыг хүчээр авах боломжгүй хэрүүл болоод дуусна гэдгийг мэдсэн болохоор тэр нөгөө бүсгүйтэйгээ уулзах вэ хэмээн хардах сэтгэл төрж байгаагаа ч мэдрэнэ. Уур нь хурч уушиг сагсаавч сургалтын туршид уурлахгүй гэдгийг хатуу анхаараарай гэсэн багш үг санаанд нь тод. За да сургалтыг өөрийн болгохын тулд өөртөөгөө их л тулхан дээ гэж бодоод амжлаа. Харин хүүхдээ гарсан хүнийг гаргахгүй гэд яах юм гэсэн янзтай баяр өөртөө тун итгэлтэй аж. Тэгээд саруулаа өнөөдөр чука аханд очих хэрэгтэй. Гэртээ засвар хийж байгаа юм. Очир тусалахгүй бол болохгүй гэж хэлэхдээ явуулах болов уу яах бол гэсэн янзтай харна.
За тэгээд санаа зовлтгүй яваад ирээрэй гэж саруулаг хэлэхэд энэ одоо үнэн хэлж байгаа луу гэсэн янзтай тандана. Баярын утасны гэрэл дахин аслаа. Дуудлага авалгүй салах нь нэг л ноот. Гэвч ядаж энэ удаа хэрүүл хийхгүй явуулахар шийдэж саруул дуугүй байв. Хаалга онгоолгож өөдөнд өлгсөн хонх чингэнсээр баяр гарч явлаа. Нөхрөө явах бүрд нэг л хоосон байдал мэдрэгдэх нь энэ удаад ч давтагдах шиг. За элдв хангаан бодхо боли. Нөхөр юу хийж яваал гэхийн оронд нөхрөө эзгүүд би юу хийх вэ гэдгийг бодоорой гэж багш хэлсэн шүү дээ хэмээн бодлоо зөслөв. Энэ зур ээжигээ хүлээж ядсан охин мөөмөө эвлэгэн хөгсөөр хөлсөнд бурзаан унтжээ. Унтаж байгаа дээр нь оройн хоолой бэлтгэхийн хамт өнөөдөр үтсэн хичээлээ баттган харахыг хүссэн саруул охиноо тэрэгэн дээр эвтэйхэн тавьчихад өндийтэл хаалганы хонх дугарлаа. Баяр юмаа мартчихад эргэж ирж байгаа юм бах та. Гэхдээ хонхны даралт нь баярыг биш л байна да гэж өөртөөгөө ярьсаар дурангаар хартал хадам ээж нь зогсохож хаалгаа онгоолгон ээжээ та сайн уу гэж мэдлэн том өрөөнд орж суухыг ураад цай аялж өгөхөөр галтгоонд оров. Хадам ээж нь гутлаа тайлангаа баяр явчихсан уу? Гарах хэрэгтэй хүүхэд хараад өгөөч гэдээсэн чиний сургалт дуусчихсан уу? Юун сургалтанд сууж байна гэж асуулаа. Саруул энэ баяр одоо ганц өдөр охиноо орж чадахгүй ээжигээ дуудаж гин гэж бодохоор уур нь хүрэх шиг болов. Тэгснэ нэрэн өнөөдөр үдсэн хичээлээ хин нэгэнд дамжуулж сургалт хийгэрэй гэж багш хэлсэн хадам ээжтэй ярих сайхан боломж гарлаа гэд тайвшрав. Түүнийг том өрөөнд ороход эмээ нь охиныг үнсэж байлаа. Охин маань дөнгөж цай унтсан сэрээч хвэдэ гэд аягтаа цай тавгийн идээр ширээн дээр тавилаа. Залуу байхад энэ олон хүүхдийг харж хандаж хувцас сунарыг нь угааж хоол ундхийн гэдэг амаргүй ажил байлаа. Одоо хүүхдүүд өсөр том болоод бүгд гараас гарчээ. За тэгээд хүүхэд гэдэг чинь нэг мэтгэд л өсчихдөг юм да. Манай хүүхдүүдээс энэ баяр намайг нэг их зовоогоогүй бие даасан сайн хүүхэд шүү гэсээр хадам ээж нь цайгаа очлоо. Би гэр бүлийн сургалтанд сууж байгаа юм а их гоё. За тэгээ яадаг сургалт вэ? Намайг залуу байхад мэргэжил дээшлүүлэх сургалтал гэж байснаас гэр бүлийн сургалт гэж байсангүй. Одоо ч амар болж дээ. Өөрөө л хөсвөл юу сурч мэдмээрэн тэр бүхэн нээлттэй болж. Ээжээ, ингээд та гэрлээд ямар үүрэг хариуцлагатай болсон бэ? Тэгээд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэн хоол ундыг нь хийн, аавыг ч аятайхан явуулах гэж хувцас сунарыг нь угааж эндүүд нь гэрээ ажил ямар барагдах вэ штэ. Баярын аав хөдөө гадаа их явна. Байх хойгуур нь өөрөө л хүүхдүүдэд харж хандан шүү дээ. Гэр бүл эхнэр нөхөр хоёр ямар үүрэгтэйг хадам ээж нь ч мэддэггүйг саруул олж харлаа. Гисэн хэдий ч саруулын ярьж буйг чих тавин анхааралтай сонсон. Энэ хооронд хоолч болж охин нь сэрлээ. Нойр нь хансан ач эмээгээ хараад хацраа хонхоолгон инээж гараа сарвав. Хүүе энэ хараач над дээр ирнэ гин алин миний охин эмээгээ сансноо гэд тэврэв. Саруулыг хоол аяглах зуур хаалганы хонх дуурахад үгүй эн чинь баяруудаа явхаараа гэрээ мартаг хүн юу болов? Айгүй бол ээжигээ байгаа болохоор ирж байгааз гэж боцоор хаалга тайлав. Баяр инээч гисэн зогсон. Чи юу болоод хүрээд ирүү гэж саруулыг гайхаа асуухад харин сэтгэл гэрлүүгээ яарад хүрээд ирлээ. Тэнд чуг хахад туслах хүн олон байна гэсээр орж ирлээ. Миний хүү яасан морьтой явна вэ? Хоол дөнгөж гарч байхад орж ирэх чинь гэд ээж нь хүүгээ унсан. Аавыгаа харсан охин нь дэгэрж дөрөн гэж ихтэйхэн. Аав нь одоохон гараа угаачаад охиноо авнаа гэд баяр ариун цэврийн өрөөнд оров. Өдөржин ганцаараа охиноо хардаг саруулын хувьд энэ өдөр хөл хөдөлгөөнтэй баяр хөөртэй өнгөрчээ. Тэр тусмаа найзуудтайгаа уулзна гэд гарсан нөхөр нь удалгүй эргээд ирсэн явдал түүний сэтгэлийн мөнгө утсыг хөндөв. Урд нь нөхрөө гараад явхад хэрүүл хийж хизээ ирэхийг нь хүлээдэг байсан болохоор тэр үз. Хүлээж ирэхээр нь хэрүүл үргэлжлэн. Тэгээд алдаагаар нь байрцаалж уур хар хоёроор ялна. Харны нудаад нэг л өөр мэдрэмж төрлөө. Уур хар биш, ухаан хайр хоёроор нөхрөө татсан мэт санагдана. Энэ байдалтай урамшиж хадам ээжигээ явсны дараа охиноо аавд нь харуулж байгаад хайрлагдсан эмэгтэй болохын тулд хичээлээ давтлаа. Дөнгнөөс мултрав. Энэ дэлхий дээр олон зүйлийг мөнгөөр авч болдогч бас хүчээр авч болдгүй зүйл нь хайр, хүндэтгэл гэдгийг саруул ухаарсан юм. Чи намайг тоосонгүй, залгахад утсаа авсангүй. Ядаж цайныхаа цагаар нэг удаа ярихад яадаг юм. Нааша харж унтсангүй. Би биш найзууд ч л чамд чухал эцтэй. Намайг сонссонгүй. Загсан зүйл мартлаа. Чамтаа суугаад би тарган ууртай хүүхэн болсон. Чамтаа суугаагүй бол ажиллаа хийгээд өдөрт жавхалаг явах байсан. Одоо зүгээр л гэрийн мухар сагсан буг, нийгмээс тасарсан лүд боллоо гэх мэт энэ бүх буруутгалын гол эзэн мэдээж нөхөр нь. Эмэгтэй хүн хайр хүндэтгэлийг эр хүнээс хүчээр авч болдгүйтэй адил эрэгтэй хүн хайрыг хүчээр өгч чадахгүй нь гашуун үнэн. Хүчээр авах гэсэн оролдлого хэрүүл гомдлоор дуустав. Тиймээс нэг бол чимээгүй дотроо гомдож явна, үгүй бол хэрэлдээд хайрлуулах гэж оролдоно. Гэтэл хэрэлдэж авсан хайр нь хайр мөн ч юм уу,
үгүй ч юм уу? Үргэлжлэлийг Зангиа аудиогоос